ард түмний ёлолт Монгол ардын нам. Сайн байцгаана уу үзэгч та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Улсын хурлын сонгуулийн 1-р тойрог буюу хамгийн олон малчин өргөтэй хангаан бүсээс бэлтгэсэн хөтөлбөр эхлэхэд бэлэн боллоо. Хаяа хязгаарны хангаа говь хосолсон энэ бүс нутаг хөгжлийн тэргүүлэг чиглэлээ мал аж ахуй хэмээн тодорхойлсон. За харин сүүлийн жилүүдэд ганцуудын давтамж ойртож байгаа нь малчид дан дангаараа малаа маллах боломж хомсдож байна гэдгийг малчид хангаан бүсийн уулзалтын үеэр нэр дэвшигчдэд хэлж байсан юм а. Нэр дэвшигчдийн очсон эхний сум жинст 2200 гаруй хүн амтай, нийт төрхийн 80% нь малчид. Сумын эдийн засгийн тулгуур нь мал аж ахуй. Газар нутгийн хувьд тэмээний орон гэдэгч мал сүргийн дийлэнх нь ямаа. Тиймээс малчдын орлого хавртаа ноолуурын ханшаас хамаарх нь элбэг, өнгөрсөн хаврал гэхэд жинстэд килограмм ноолуур 120-с 150 мянгатай байсан нь хангаан бүсийг бодвол ханш тогтвортой өндөр байсан гэсэн үг гэж малчид ярьж байна. Манай малчдад хамгийн тулгамж байгаа асуудал энэ байгаль цагуур эрсдэл байгаа. Хойшин ганцуудын давтамжны 5-7 жилд тохиолддог байсан бол одоо бараг 2-3 жилд нэг удаа ганцуудын хавьяал тохиолддог байгалийн маш их эрсдлүүд бий болчихж байгаа. Маш үн багтаа болчихж байгаа. Ялангуяа нэхүүл бараг үнгүй. Тийм учраас энэ орон нутгуудад бүсчлээд манайх мөр хөтөлбөртөө суулсан харин ширний үйлдвэрийн зохицлуудыг бий болгоно гэж байгаа. Энэ л аягүй чухал. 24-28 онд 5 их 80 төгрөгийн одоо хөтөлбөр одоо хэрэгжүүл. За энэ хөтөлбөрийн хөрөнгөөр малчдыг хоршоолжуулах, малчид хоршоо байгуулж ажиллах юм бол хөнгөлөлтөө хүү багтаа одоо зээлэр одоо дэмж ийм одоо бас бодлого энэ одоо мөрөвтөд тусч байгаа. Бүс нутгийн онцлог тохирсон мал үржүүлэг, үржлийн цөм сүрэг бий болгох бодлого баримтлах, малчдын орлогыг дэмжих, мал аж ахуйн орлогоос гадна жижиг бизнес эрхлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах, тэдний эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн бодиттой ажил хийн гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Нийт малчдын одоо нийтлэг эрхших нь эрүүл мэнд болон нийгмийнхаа салбартаа хангагдах, эдийн засаг болон амжиргаа орлого нь одоо дэмжигдэх энэ үнд суурь бол тавьж байгаа гэдэгтээ бол бас онцлогтой байгаа. Тэр дундаа би онцлоод хэлэхэд малчны тухай хууль батлагснаар эх 4 жилийн хугацаанд малчин айл өрхийн одоо нэг хүүхдийг мал аж ахуйн салбарт төрийн одоо ихтэй сургууль сурах юм бол үн төлбөргүй сурахаар замун залуу малчдуудаа залуучуудаа дэмжих залгамж халаагаа бэлтгэх бодлого маань бол үүгээр дамжиж хэрэгжихээр болсныг бол бас дуулахад таатай байна. Тэр малчдад бас энэ махаа экспортлохоос гадна цаашдаа энэ хагас эрчимжүүлсэн энэ уур амьсгалын өөрчлөлтөд уялдуулаад хагас эрчимжүүлсэн аж ахуйг хөгжүүлэх. За бид нэр бас одоо үйлдвэрийн аргаар арьсноос арьс ширээ бас боловсруулах дээр бол ялчгүй одоо энэ үйлдвэр хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэ мөрийн хөтөлбөртийн талаар одоо нарийн заасан. Баянгор аймгийн Баянлаг, Шинжинст, Баянцаагаан сумын нутгаар дамжуулан 223 км төмөр зам барихаар мөрийн хөтөлбөрт тусныг иргэд сайшааж байлаа. Зам дагаж хөгжил ирнэ гэдгээр төмөр зам авто замын томоохон сүлжээ тус сумын нутгаар дамжих тул алстаа тээвэр логистикийн цогцлбор болж хөгжих. Улмаар үнийг дагсан ажлын байр нэмэгдэх, хөдөөгийнхний амьдрал сайжрах томоохон боломж гэж үзэж байгаа тул Монгол Ардын намыг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан. За тэгээ ер нь бол яг мадын түүхий бүтээгдэхүүнийг бол хүн болго ярьж байгаа. Гэхдээ энд орхигдож байгаа зүйл юу гэхээр малаас гарч байгаа бүх зүйл үнэтэй. Үнд түүхийд болно. Энийг бүрэн дүр ашигладаг байгаасай. Тэгхийн бол илүү үнэхээс илүүтэй илүү орлого нэмэг. Бид нар ч одоо хөдөө ингээд бэлчээр мал гэж байгаа одоо бэлчээрээр ингээд нүүдэл суудлаар явдаг бол одоо эргэж ирэхэд одоо үйлжөө бус ногоо гарахгүй одоо шинэ хөшөө хөтөлмөр одоо газар тариал ирэхэд ногоон тижэл бэлтэх энэ одоо цаг болсон. Монгол Ардын нам. Тэнгэрийн ашинд төгтүүлж мал малж байгаа малчид зөвхөн малынхаа махнаас орлого олдог бус арьс шир, ноос ноолуур, дайвар бүтээгдэхүүнээс хүртэл ашиг олж нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг илүүд үзэж байна. За тэгвэл энэ боломжийг шинэ хоршоо хөдөлгөөн олгож байгаа юм. Малын түүхий эдэд анхан шатны боловсруулалт хийх, сум дундын хоршооллыг бүсчлэн байгуулж, малчдад хувь эзэмшүүл. Малын түүхий эдэд анхан шатны боловсруулалт хийх, сум дундын хоршооллыг бүсчлэн байгуулж, малчдад хувь эзэмшүүл. Жишээ нь Монголын үндэсний стандарт хоршоо 2023 онд нийт 37 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, анхан шатны 16 хоршоонд ногдол ашиг хуваарлсан байдаг. Яг ингэж сум дундын хоршооны 51%-ийг малчид эзэмшиж, ногдол ашиг хүртэх зарчмаар орлогоо нэмэгдүүлэх боломжийг олгох залт мөрийн хөтөлбөрт тусжээ.
Өнгөрсөн хугацаанд хоршооны гишүүн малчид арилжааны банкнаас 21.6 тэрбум төгрөгийн зээл авч цаасан дээрх төслөө үйлдвэрлэл болгоход бэлэн болжээ. Тэдний нэг бол Архангай аймгийн Цэнхэр сумын хоолт газрын бэлчээр хоршоо юм а. Манайх энэ хоолт газрын бэлчээрийг энэ голынхаа хүмүүстэй нээж байгуулсан. 10 гишүүнтэй. Аруулаа нийлээд хэдэн төгрөгийн зээл? 10 айлаас 6 айлын зээл тамрагдсан. 230 сая төгрөгийн зээл тамрагдсан. Бидний амьдрал сайхан нэмэр болж байна. Бичвэрэнд бүрдүүлэхэд хүндрэл байв уу? Бүрдүүлэхэд тэгэл мэдэхгүй юм байлаа, хүндрэл байлаа байдаг. Чиний оног явлаа шүү. Тэр ч одоо яг байн хийхгүй юм тийм ээ. Тий. Нэг удаа бүх хүчгээрөнтэй бүрдүүлээд хоршоогоо байгуулаад зээл авчихар тий. Цэлэнг рүү өхрөнд явсан гинэ. Тэр нөгөө horшооны айлууд явцгаасан. Энд хоёр horшоотой. Тий. 5 жилийн дараа бол тэгэл гайгүй сайхан болцоосон. Төмөрөө бас нэг зорьсон юм а хийцгээц өр дөнгө нүдцэн байх хагт л гэж бодчих шүү дээ. За хоршоо ч юм болсон уу? Хоршоо арай суулгаагүй нэ. Жохоо аширлаа сууж гинэ яаж. Жил болгон зуудын ард дээр одоо тэдэн сая толгойн мал хорогдлоо гэдэг нэг мэдээ гаргаад сууж байгаа. Хэцүү байна шүү дээ тий. Энэ жил ч одоо 7.2 сая мал хорогдсон. 7.2 сая малын чинь дунджаар нэг 200 мянган төгрөг гэж бодоход энэ ч одоо дор хаяж нэг 1.5 их 80 төгрөгийн мал хорогдчихж байгаа байхгүй. Асар их хөрөнгө штэ. Ийм хоршооны үйл ажиллагаа явуулдаг, бизнес хийдэг, мөнгөө олчдаг, амьдралаа илүү аятайхан чанартай аваа явуулдаг болчихно гэдэг л одоо хамгийн том боломж гэдэг талаасаа харж байна. Монгол Ардын нам. Хөдөө аж ахуйн кластрын хөгжил орон нутагт одоо ч халуун сэдв хэвээр байна. За хамтдаа хоршиж нэгдэн нээж энэ салбраас гарч байгаа эцсийн бүтээгдэхүүн нэмэн хүртэг шингэж за малчтын одоо орлогоо нэмэгдүүлэх боломж байгааг нийт иргэдтэй уулзалт хийх үеэр хангаан бүсийн нэр дэвшигчд маань онцлон тодтогч байсан юм. За мөн дэд бүтэц харилцаа холбооны асуудлаар нэр дэвшигчд санал солилцсон юм а. За малчийн талаар төрөөс баримтлах бодлогыг хуульчилж малчдын их зүйн байдлын тухай хууль, уламжлалт мал аж ахуйг шинжлэх хууль, малчин өрхийн нэгдсэн холбооны гээд олон хуулиуд батлагдаж их зүйн шинжилгээсэн. Хотчих процесс их явагдсан учраас залуучууд бол энэ төвдрөл рүү тэмүүлж мал аж ахуйн салбар дээр ажиллах залуучуудын залхамж халаа бас олон талаар алдагдах тийшээ явж байна. Үүн дотор нэг нөлөөлөх хүчин зүйл бол энэ малчтын цэргийн албаны асуудал. Тэгээ цэргийн албанд ирсэн залуучууд бол бүтэн жилийн хугацаанд цэргийн албан авах хугацаанд үндсэндээ амьдралынхаа чиг хандлагыг өөрчлөх тохиолдол нэг 70-аас дээш хувь байна гэж гарч ирж байгаа. Тэгэхээр энэ хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа малчтыг ялангуяа энэ удам судар дамжсан малчин айл өрхүүдийн хүүхдүүдийг одоо энэ малчин мэрэгжилд нь мэрэгшүүлэх, малчин ахуйд нь уламжлалыг нь хадгалуулах, үндэснийхээ өв соёлоо тээх, дээрээс нь үндэснийхээ бэлчээрийн аж ахуйг хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ цэргийн албаны тухай хуулинд өөрчлөлт оруулж малчин залуучуудыг цэргийн албанд авахдаа богино хугацааны эрчимдсэн сургалтаар 3-аас 4 сарын хугацаанд амьдарч байгаа нутаг оронд нь ойр цэргийн ангид алба хаах энэ одоо бодлогын өөрчлөлтийг хийх ёстой юм байна. Цэргийн албач үндсэндээ мэрэгжил мэдлэг эзэмшүүлдэг нэгсэндээ сургууль юм билээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр мал харах ухаан заах нь байна. Одоо мэдлэг боловсруулах нь байна. Технологи заах нь байна тийм ээ. Тэгэхээр малчтын эрүүл мэндийн асуудал бас чухлаар тавьж байна. Малчтын эрүүл мэнд бол өнөөдөр бас л тулгамж байгаа асуудлын нэг байгаа. Монгол Улсын засгийн газраас энэ эрт хэлрүүлэг онцлогоо үзлэг шинжилгээг хийж байгаа бол маш их давуу талтай. Гэхдээ энэ үзлэг шинжилгээгээ одоо улирлын чанартаагаар малчтын нөгөө 100 намар хаврын улиралд арай гайгүй ачаал байгаа үед нь нүүдлийн амбулаторийн үйлчлэгийг үзүүлэх ийм боломж байгаамаа гэж ингэж харж тэгээд одоо засгийн газрын болон энэ Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт малчтын эрүүл мэндийн асуудлыг одоо сегментчлэх байдлаар яаж эрт хэлрүүлэгт оруулах уу, яаж урьдчилан сэргийлэх үү, дээрэс нь одоо тэднийг эрүүл мэндийн даатгалынх нь одоо татварыг яаж өгдөг болох уу, өгөхдөө ямар хөнгөлт хаанаас идэвхлэх үү гэдэг энэ олон асуудлуудыг шийдвэрлэхээр одоо орсон байгаа. Энэ бол үр дүнтэй гэж ингэж бодож байгаа. Биднэрт хамгийн цохимжтой зүйл бол нүүдлийн амбулатор.
Тэгээ нүүдлийн амбалтаароо сайн ажиллуулах ёстой. За дээрээс нь явуулын амбалтаар тийм малчтаар яваад үйлчлэгээ үзүүлчихдэг. За дээрээс нь анхан шатны тусламж үйлчлэгээ буюу сум багийн эрүүл мэндийг бол стандартын шаардлагын дагуу хөгжүүлэх ёстой. Тэгээд сумын эмчиг багийн эмч гэдэг бол хамгийн чухал малчтын эхний хаалга барих үйлчлэгийг үзүүлэх ёстой хүмүүс байдаг. Энэ мэрэгжлийг өнөөдөр сэргээж илүү одоо орон нутг руугаа чиглэсэн ийм бодлогыг явуулах нь чухал байгаад байгаамаа. Малчтын хамгийн гол одоо унж байгаа асуудал малын гаралтай түүхийд бүтээгдэхүүнийг үнд оруулах. За малчтын харилцаа холбооны асуудал байна тийм ээ. Одоо сүлжээнд холбогдох, интернеттэй болох, мэдээлэлтэй болох бүх ажил маань бас малчтын хамгийн чухлаар тавьдаг нэг асуудлуудын нэг. Бид нар нөгөө дид үсгэхээр одоо бол ингээд зам харахгүй байсан бол орчин үед бол дэлхийн нийтээр бол хамгийн том дид үсгийн асуудлын холбоожуулах асуудал болж байна л да. Одоо нам орбитын хиймэл дагуулаас одоо дэлхийн аль өнцөг боломжоос сүлжээ барих ийм боломжуудыг нийцээд ш дэлхий. Та ч одоо харилцаа холбооны инженер мэргэжил юм шүү дээ. Тэр агуулгаараа бол яг намын мөрийн хөтөлбөрт бол ерөөсөө энэ хөдөө орон нутгийг холбоожуулах асуудлыг бол өргөн хүрээд авч үзэж байгаа. Одоо бол яг ингээд Starlink-ийн сүлжээ ороод ирэхээр бол Монгол орны өнцөг боломжоос одоо тэр төхөөрөмжийг авчих юм бол холбогдох боломжууд байна. Гэхдээ нөгөө өртгийн хувьд бол асар өндөр. Тэр нь бол үндэсний хиймэл дагуулын системийн учраас ингээд одоо өртөг өндөр байгаа. Тэгэхээр энэ мөрийн хөтөлбөрт бол ерөөсөө үндэсний хиймэл дагуулуудыг хөргөё. Одоо Монголчин бол бас хувийн компаниуд өөрийн одоо үндэсний хиймэл дагуулыг хөргөж эхэлж байна шүү дээ, тийм ээ. Яг үндэ сая бид нар араа хангаад явж байхад сая засцуудтай үед орон нутгаас харилцаа холбоогоор машин тэргээр очиж чадахгүй 70 гаруй хоног ерөөсөө нэг ч хүнтэй уулзаагүй айлргууд байна шүү дээ. Тэгэхээр энийг л одоо шийдэх нь бол хамгийн тэргүүний зорилт байна. Монгол ардын нам. Хөдөө аж ахуйн салбарыг шин технологи инновацид суурилан хөгжүүлж, цагуурын эрсдэлд дасан зохицсон үр ашигтай бизнесийн салбар болгон хөгжүүлнэ. Өнгөрсөн өвөл нийт нутгийн 90 гаруй хувьд зод нүүрдэж, $7.1 сая толгой мал хоригдсон. Цагаагаар бэлчээр усны нөхцөл байдлаас шууд хамааралтай малчны хөдөлмөрийг шин технологи инновацид суурилан хөгжүүлж, цагуурын эрсдэлд дасан зохицсон үр ашигтай бизнесийн салбар болгон хөгжүүлэх зорилгыг Монгол ардын нам мөрийн хөтөлбөрт тусгалаа. Хөдөө аж ахуйн салбарыг ашигтай бизнесийн салбар болгох реформ хийж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийг чөлөөлж, нийлүүлэлтийг дэмжихээр бодлогыг хэрэгжүүлэхээр боллоо. Хөдөөний малчид бид нар ганц нэгээр амьдрахад одоо байгалийн нөхцөл байдлаас болоод ер нь хүндхэн байгаа үед хоршоо гэж юм нээлж хэдүүлээ бөөнөр үйл ажиллагаа эрхлүүлэх зүгээр л гэж харж байгаа. Баг хамт олноороо нийлээд тэгээд хадлан тэжээлээ бэлдээд махны чиглэлийн голд ер нь би бол өөрөө махны чиглэлийн аж ахуй эрхлэнэ гэж бодож байгаа. Энэ шинэ горшооч одоо энэ бас л байгалийн эрс зуур хамсгалтай цаг уур зарим үед их хүндэрч байна. Өвөл зууд зурхан болж байна. 100 ган гачиг болж байна. Тэгэхээр л бас бид нар бас эрчимцэн мал аж ахуй бас нэг цөө тооны чанартай малтай байх, ашигчийн өндөртэй малтай байх зорилготой болов уу гэж бодож байна. Ард түмний ялалт. Улсын хурлын сонгуулийн 1-р тойрог буюу хангаан бүсээс бэлтгэсэн хөтөлбөрийг үзэгч та бүхэнд хүргэлээ. Монгол түмний ялалтын төлөг сонголт мэргэн байх болтугай. Ард түмний ялалт. Монгол ардын нам.